олон асуулт байгаа учраас юу асуултаа орё. За улсын их хурлын тогтоолын төслийн үзэл баримталд тогтоолын төсөл батлагдсанаар чанар хүртээмжийг сайжруулах боломж бүрдэнэ гэсэн байгаа. Үнэхээр ийм үр дүн гаргах төсөл хөтөлбөр арга хэмжээ за хөрөнгө оруулалтууд тусгагдсан уу гэдэг өнцгөөс нь асууя. За төсвийн доктортой байдлын зөвлөлөөс хийсэн дүгнэлтийг би бас та бүхэнд уншиж өгье гэж бодож байна. Хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баримтлсан хөгжлийн бодлогын доктортой зорилтууд дэвшүүлж эрен билж ажиллах шаардлагатай байна. Тэргүүлэх зорилтууд урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн бодиттой тодорхойлох шалгуур нь хэмжигдэхүйц байх ёстой гэж заасан байгаа. Тэгэхээр хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрхэн эрен билсэн бэ? Хэмжүүр нь оновчтой болсон байгаа юу? Миний харж байгаагаар одоо хөгжлийн бодлогын үр нөлөөг бодиттой тодорхойлох тийм боломжууд нь хомс байна гэж ингэж харж байна. Жухамдаа хөгжлийн төлөвлөгөөг баталж хэрэгжүүлснээр эдийн засаг нийгэмд за боловсролд ямар эерэг нөлөө авчрах нь тодорхойгүй байна гэж ингэж бас хараад ингээд бид одоо нээлттэй хилцэж байгаа учраас одоо хэдэн асуултууд тодорхой асуултуудыг асууя. Ялангуяа төлөвлөгөөнд тусгасан асуудлуудыг харахаар эрен билсэн байдал, шалгуур үзүүлэлтүүд тодорхойлсон байдал нь бол одоо учир дутагдaltaй байна гэдэг ингээд нэг дөрвөн асуулт байна. За нэгдүгээрт нь засгийн газрын хөтөлбөрт хот суурин газрын сургууль цэцэрлэгийн дүүргэлтийг стандарт төвшөнд хүргэх за ингэж заасан байгаа. За тэгвэл төлөвлөгөөний 1-1-2-1-т бол цэцэрлэгийн одоо сургуулийн 53 төсөл арга хэмжээнд 241 тэрбум тусгажээ. Өнөөдөр 35-аас дээш дүүргэлт ангид 200 мянган гаруй хүүхэд сурч байгаа. Тэд бол одоо чанартай боловсрал авах эрх нь ноцтой зөрчигдөж байгаа. Энийг бол би одоо байнга ярьж байгаа. За тэгвэл энэ 241 тэрбум төгрөгөөр 53 сургууль байгуулснаар энэ үр дүн нь одоо хүртээмж нь хэдэн хувиар дээшлэх вэ? Гэтэл одоо энэ төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтэнд юу гэж заасан бэ гэвэл ашиглалтанд орох сургуулийн тоол гэсэн байна. Шийдэх асуудал маань сургуулийн хүртээмжийг нэмэх болохоос байшин сургуулийн тоог нэмэх биш байгаа. За хоёрдугаар асуудал нь нэг компьютерт оногдох сурагчдын тоог бууруулна гэсэн. За өнөөдөр нэг компьютерт 9 хүүхэд оногдож байгаа бол үнийг 5 гэсэн төвшөнд хүргэнэ. Өөрөөр хэлбэл 50 мянган ширхэг нэмнэ гэж байгаа. За үүн зарцуулах хөрөнгийг дотоодын хөрөнгө оруулалтаар босгоно гэж байгаа нь маш сайшаал та. Гэхдээ энд бол 640 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна. Сургууль барихаас 2.2 дахин их хөрөнгө оруулалт энд тусгажээ. Нэг компьютерийг хэдэн төгрөгөөр тооцсон бэ? Ширээ сандал нь хөрөлцөхгүй байгаа хүүхдүүдэд одоо компьютераар хангах гэдэг нь одоо эхний ээлжинд авах арга хэмжээ мөн үү? Энийг бас сонсомоор байна. За дараагийн мэдлэг цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангахад 10 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Хамрагдах хүүхдийн тоо нь 17 мянга суур төвшнгөөс 18 мянга буюу 1 мянгаар нэмэгдэхийн тулд 10 тэрбум төгрөг зарцуулах болжээ. За энэ шалгуур нь бол үзүүлэлт нь бол одоо хамрагдах сурагчдын тоо гэсэн байгаа. Үнэхээр сурлагын төвшөнд амжилт гарах уу? Энэ шалгуур үзүүлэлтийг өөрчилж болох уу гэдгийг асуумаар байна. За дараа нь хамгийн сүүлд бол хорон бүк угсрах үйлдвэрийг гадаадын хөрөнгө оруулалтаар за энэ хаанхын хөрөнгө оруулалтаар ямар байх вэ? 150 тэрбум төгрөг гэж төсвөлжээ. Суур төвшин нэгийг харьцах 9 буюу 80 мянган хүүхдэл одоо компьютертэй байгаа маань үүнийг 133 мянга болгох гэсэн би юм тооцоо хэлээд өөрөөр хэлбэл 50 мянгаар одоо хорон бүкийг үйлдвэрлэхэд 150 тэрбум зарах нэ. Нэг хорон бүкний өртөг хэдвэ гэсэн. За ийм асуултыг ихний ээлжинд асууя. За энэ хамлан сайд хариулъя. За галуудрах гишүүнийхээ асуултанд хариулъя. За галуудрах гишүүн маань бол бас боловсролыг төлөөлж хуралд сууж байгаа. Тэгээ сүүлийн 2 жил бол энэ боловсролын хүртээмж, за багшийн хүртээмжийн асуудлаар бол багшийн өмсөлтийн асуудлаар бол бас нэлээд дөрвтэй судалгаанууд хийж асуудалд бас улс суурьтай хандж байгаа гишүүдийн нэг. Тэгэд энэ удаагийн 27 оны төлөвлөгөөн дээр би өөрөө жаахан суусан галуудрах гишүүнэ. Тийм учраас энэ тоог бол энэ тоон дээр бол би одоо өөрөө нэлээд сууж бодиттой тоонуудыг тавьсан гэдгийг бас танд хэлье. Өмнөх төлөвлөжсэн тоонуудыг бас нэлээд зассан. За одоо бид нар яг хоёрын сумын төвшөнд бол нэг ангид нэг бүлэгт байгаа хүүхдийн тоог нэг 25-аас сэтрүүлэхгүй. Цаашдаа сумын төвшнийхээ сургуулиудыг бол бид нар бүтцийн өөрчлөлтүүд хийгдэнэ. Нэг ээлжинд сумын одоо сургуулиудыг шилжүүлэх юм бүрэн боломж байгаа гэж харж байгаа.
За хоёрдугаарт бол аймгийн төвд бол нэг 30 хүүхдээс нэг бүлэгт идэвхжүүлэхгүй. За Улаанбаатарт бол нэг 35 хүүхдээс идэвхжүүлэхгүй одоо нэг ийм шийдлүүдийг одоо хийя гэж харж байна. Тэгээд эхний ээлжинд ямар ч байсан Улаанбаатар хотод 3000-аас дээш хүүхдтэй 38 сургууль байгаа юм билээ. Тэгээд энэ сургуулиудыг одоо задлана. Хотхны баг сургууль, дунд сургууль, төрөлцсөн ахлах сургууль болгож задлана гэж байгаа. За энэ жил ямар ч байсан 9 сарын 1-ээс өмнө бол нэг 20-од сургуулиудыг бол бид нэр ингээд нэг 35 руу оруулах юм боломжууд нь байгаа гэж одоо харж байна. Бид нэр цэцэрлэгүүдийн цуглааны цэцэрлэгийг шийдсэн тавх санаж байгаа. Тэгээд сүүлийн 5 жил бол бас энэ төрөлт багассан байна. Сүүлийн 3 жил бол маш нэлээд гоцсон багассан. За энэтэй уялдаж одоо цэцэрлэгүүд бас нэлээд хүүхдэнд багасж байгаа. Одоо ийм тооцоонууд гарч ирж байна. Тэгэхээр энийг одоо бид нар бол хүүхд багасж байгаа цэцэрлэгүүд дээр хотхны баг сургууль болгох зохион байгуулах одоо энэ зохион байгуулалтуудыг бас хийх гэж байна. За энэ жил энэ юун дээр тоон дээр бас нэг тоо алдсан байна. Өнөөдөр нэг компьютер дээр 11 хүүхэд байгаа. Энэ дээр 9 гэж тавьсан байна. За энийг одоо бид нар 2 жилийн дотор нэг компьютер дээр 2 хүүхдийн нэг компьютер 2 хүүхэд гэсэн харьцааг барьж явъя гэж нэлээд тийм агрессивны одоо төлөвлөгөө гаргаж байгаа. Нийт 300 мянган Chromebook-ны одоо хэрэгцээ байна. За энийг хийхин тулд одоо гадаадын хөрөнгө оруулалтыг татаж Google-ийн Chromebook үйлдвэрийг одоо байгуулахын хилцээрт бид нар орсон. За тэнийг бид нар төсвийн их усрээр хийхгүй. Хөгжлийн банк, за хөгжлийн банкны одоо дор байдаг DB Leasing гэж энэ компанитай бид нар бас хилцээр хийж байна. 3 жилийн дотор одоо 300 мянган компьютерүүдийг авч 1.5 сая төгрөг тооцож байгаа галуудрах гэж байна нэг Chromebook-ийг. Тэгээ харамсалтай нь одоо сүүлийн үед энэ дэлхий дээр үүсч байгаа нөхцөл байдлаас шалтгаалж одоо энэ нэлээд хардверийн үнүүдийн чипний үнүүд бол 30% нэмэгдчихлээ. Энэ бол одоо бидний хувьд бол маш том эрсдэл гэж одоо харж байна. За нэмж тодруулъя. Галуудрах гişүн. За харин тийм. Тэгэхээр төрөлцсөн ахлах сургууль, тэр багийн одоо хотхны баг сургуульч гэдэг юм энэ багийн баг сургууль энэ төрд ингээд төлөвлөж байгаа юм ерөөсөө л 10 хэдэн тэрбум төгрөг болчиход байдаг. Гэтэл энэ зүйлүүд дээр 640 хэрвээ дотоодын хөрөнгө оруулалт үнэхээр нөөц байх юм бол энэ сургуулиудыг эхний ээлжин тэр анхдагч суурь хэрэгцээгээ бүрдүүлэх. Би бас яриад байгаа тантай бас тоогоо нийлүүлье гэд ингээд уулзаад яриа гэдэг байгаа. Багшийн тоон хомсдол, чанарын хомсдлыг арилгахад тэгээ мэрэгжлийн хувьд нь бэлтгэхэд одоо ийм боломжийг гаргаж ирж байгаа. Бид нар өмнө Эрдэнэ төлөвлөрөөс нэг 160 тэрбум төгрөгийн одоо дотоодын хөрөнгө оруулалтыг гаргаад нүхэн жорлонгоос салах хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн чиг таавал одоо менежер хүн одоо дотоодын хөрөнгө оруулалтыг би бол босгоно гэж харж байна. Зөвхөн энэ тал дээр ийм мөнгө босгож чадах юм бол энийг бид нар эренблээд эхний ээлжинд хайшин чиглүүлэх вэ гэдэг дээр ярилцах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Та энэ тал дээр бас бодлоо хуваалцаач. Инхэн болон сайд хариулъя. За галаа гишүүнэ та нэг их сайхан үг хэлсэн шүү дээ. Юу гэхээр боловсрол бол одоо мега төслөө гэж. Ер нь мега төсөл гэвэл боловсрол байна гэж. Тийм учраас одоо энэ 2 жилд бол ер нь манай засгийн газрын тэргүүлэх салбар боловсрол. Тийм учраас яг хэрэгжүүлэх төсөл бол боловсролын мега төслүүд гэд нэрлэчихэд ер нь болох болов гэж бодож байна. Тэгээд энэ сургуулиудын хэв шинжүүдийг өөрчлөн байгуулалтын асуудлуудыг бас хийнэ. За энэ дээр одоо бид нар энэ төрөв хувьжлийн түншлэлийн санхүүжилтүүдийг гаргаж ирэхээр ажиллаж байна. Сая Дэлхийн банктай бас хилцээр хийлээ. Өнөөдөр салбарынхаа донорын уулзалтуудыг хийлээ. Эхний ээлжинд ямар ч байсан нэг 10-аас 15 сургуулийг 10-аас 15 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр одоо хувийн хвшилтайгаа барьж түрээслэх хэлбэрээр одоо явах одоо энэ шийдлүүдийг бас бид нар судалж байна. Тэгээ цаашдаа бол энэ амжилттай болох юм бол төр өөрөө сургууль барихгүйгээр одоо хувийн хвшлийн хөрөнгө оруулалтуудыг оруулж ирээд тэгээд бид нар одоо сургуулаа дотор байраа түрээслэх одоо ийм хэлбэрийн санхүүжилт зохимжтой болов уу гэж ингэж харж байгаа.